1800-аад оны Хансан буюу одоогийн Сөүл хотод өрнөх Солонгос, Америк, Япон гэсэн 3 улсын тэмцлийг он сонирхолтойгоор үзүүлэх ноён гэрэл киног ярьж өгөхөд бэлэн болоод байна. Ингээд кино руу орцгоё. Нэгдүгээр ангийн үйл явдал Нью-Йоркт эхэлнэ. Южин дайны үед даргыгаа нуувчнаас амьд мэд авч гарсан. Дарга нь дуудаж чи яагаад тэгсэн юм гэхэд Южин тушаал дэвших гэж хэмээн ярихэд дарга нь тэгвэл төлөвлөгөөч нь амжилттай бүтлээ. Бид том зүйл хийсэн. Тиймээс биднийг цагаан ордонд дуудсан гэж хэлнэ. Тэр хоёрыг намуухан ярьж эхийг атах хэмээн Жусон руу явах үүрэг өгдөг. Кайл, Жусон гэдэг чинь сайн гэсэн үг үстэй. Тэр чиний эх орон гэхэд Южин. Үгүй, би Солонгос төрсөн болохоос миний эх орон бол Америк. Жусон намайг хизээж хүлээн зөвшөөрч байгаагүй хэмээн ярина. Гүжүү хааны засаг барьсан 8 дахь жил 1871 оны 6 дугаар сарын 10. Гануа эрэгт Америкийн 5 байлдааны хөлөг онгоц үзэгдлээ. Тэд Гануа эргийг судлах зөвшөөрөл хүссэн. Мөн тэд биднийг 1866 онд Пинянд гадаадын хөлөг онгоцонд цүүрүүлсэн хэмээн буруутгасан байсан. Гэвч тэд бидэнтэй өнөөдөр дипломат харилцаа тогтоохыг хүсэж байна уу гэхэд Гүжүү хаан Америк гэж ямар улс вэ гэхэд товчхондоо бол зэрлэгүүдээс ялгагдах зүйлгүй. Жижиг дос хотод амьдардаг хүмүүс гэж ойлгож болно хэмээн дүшмэд хариулна. Ерөнхийдөө дүшмэд дипломат харилцааг эсэргүүцдэг. Энэ хоёрын залуу нь эдний боолыг сонирхож хөгшин нь хааны ахлах шүүж болохыг хүснэ. Хөгшин нь гэхдээ тэр суудал аль хэдийн эзэнтэй болчихсон биш үү гэхэд залуу нь маргааш эзгүүрчих юм билүү хэн мэдлээ гэхэд хөгшин нь квэтер айхтар хүн шүү гэснэ. Наад боол чинь хүнтэй суучихсан би танд онгон гэхэд үгийг нь тасалж би таныг яагаад хол явдаггүйг ойлгож байна. Бусдынх болсон бол байр суурийг нь хүчээр булаачгаж болно. Нөхөртэй бол нөхрийг нь зайлуулчихад л болно эцтэй. Хэмийн ярьц явахыг нэгэн бол нууцаар сонсчихдог. Бяцхан боолгүй тэнгэр ширтэж бодлогширно. Түүнээс юуг ингэтлээ харав гэхэд ганц хэрэг яаж тэнгэрийн харагдах байдлыг өөрчилж чаддаг байна гэж бодож байна. Гэхэд хаанахын боол вэ гэв. Хүү яагаад асууж байгаа юм гэхэд өнөөхөн нүд чинь газрыг ширтэж байх учиртай. Тэнгэр чамд дэндүү ахтана. Боол дэндүү дээш харах эсвэл онилох юм бол залуугаараа өөхөх нягууртай гэхэд жаалгүй мэднэ химэн цааш явдаг. Өчигдрийн яриаг сонссон өнөөх бол эхнэрээ аван орох гэж байгаад баригджээ. Эхнэр нь тэр биш би орох санаа гаргасан юм өршөө хэмээн ойрлно. Энэ хоёр бол саяны боол хүүгийн ээж ав байлаа. Эцэгх нь буруу зүйл хийсэн бол тэрхүү ялыг үр хүүхдэн ч мөн үүрэх учиртай хэмээн эхнэр хүүхдийнх нь нүдэн дээр түүнийг гүвшинэ. Хүү ноёны хүүгээс тусламж гуйна. Залуу эзэнтэй аавд минь туслаач дээ. Тэр үхэх нь вэ? Залуу эзэнтэй гэхэд нөгөөх нь би тусалбал аав намайг бас зодох болно. Холгон бай хэмээн хүүг түлхдэг. Ноён наадгаа хороо бусад болоодод сургамж болог гэхэд хүү модоор нь түн рүү дайрах боловч хүүг бөөнөрөө зодож эхэлнэ. Нэг талд хүүг нь нөгөө талд нөхрийг нь гөвшнө. Үүнийг харсан бүсгүй бүх хүчээ шавхан босч биеийнх нь өсний хавчаарыг суух татаж аваад түүнийг барьцаалж дараагийн төсөлд илүү гүн байх болно. Чи хүүхдээ авар, би ч хүүгээ аврыг хэмээн хоолойг нь зүсдэг. Бүсгүй хань минь аава намайг аврал та хэмээн ойрлж ойртож болохгүй хэмээн тушааж өөрийн гоёлыг шиднэ. Боол бүсгүй хүүгээ наадхаа хурдан ав гэв. Хүүж босч нөгөөх гоёлыг авлаа. Ээж нь дор хаяж 3 таарбуудаагаар солиорой. Хямдхнаар яагаад сольж болохгүй. Тэгээд ахиж битгий ир яв хэмээн хэлээд хүүгээ хөнө. Энэ үед ноён наад боолоо барь. Эхлээд хүүгнэ гэхэд бүсгүй тэгээд үзэлтэй дараагийнх нь хүүгд чинь байх болно шүү хэмээн жирэмсэн бүсгийн гэдэс рүү чиглүүллээ. Нөхөр нь хий димийл хүчтэй байгаараа хэмээн орилдог. Бүсгүй дими юм яриад байлгүй. Арга хэмжээ авал та. Би өөхөх нь байна гэхэд залуу ноён хүүхдээ эндээс яв тонилж үз хэмээн хашгична. Хүү ээжээ гэхэд ээж нь яв гуй. Чи явахгүй бол бидний өөхөл ямар ч утга учиргүй болох нь яв гэхэд ноён хүүг барь хэмээн орилоход бэр нь хинч битгий хөдөл хэмээн зөрүүлж орилно. Ингээд хүүг гүхэд ноён түүний араас 2 ч удаа сум тавих боловч хүүг ондоггүй. Боол бүсгүй одоо намайг хороо гэхэд ноён хороомоор байвч чи миний дээш өхрөх замын тулгуур учир чадахгүй нэ хэмээн бухимдана. Нөхрөө алуулахыг харсан бүсгүй гинэт гүйж худагт унаж өгдөг. Харин хүү ээжийнхээ чадах чинээгээр хол яв гэсэн үгийг бодож хамаг урдаараа гүйнэ. Хүүг олохын тулд хөлсний алуурчаад хөсөлж гаднах дүр төрхийг нь хэлэхэд залуу ноёнтон үсэн сэгсгэрч гал цогтой нүдтэй өөрт нь зогсон хамарна гэд ярьж байтал аав нь юм шийтгэд яасан бэ? Үнэхээр л тийм харагдаж байсан юм чинь гэхэд аав нь алуурчинд 9 настай чамд 6 хоног байгаа хэмээн үүрэг өгнө. Залуу ноёнтон ааваасаа
Яагаад тэрийг барих гэж мөнгө өрөөд байгаа юм бэ? Хөлдөж эсвэл өлсөж өгөхөөс хойш гэхэд аав нь уурлаж дуугүй бай. Тэр бол миний өмч гэж хэлдэг. Хүүг өнцөг булан бүрээр хайн. Хүүч чадлаараа цогцсаар л хоолгүй хүнд хар ус хүртэл амттай гихчээр усууж сэргийж бас гизээ дүүргээд ахин цогтно. Ингэж явсаар нэгэн айлын гадаа байх хоолноос идэж байтал эзэн болохны хүн гарч ирээд ингэж хурдан идвэл хахан шүү. Худаг тэнд байгаа гэж зааж өг. Хооллож дуусаад хүү өнөөх зүйлдээ өгөн. Энэ 3 тар будааны үн хүрэгч танд 2 хагасаар өгье. Тал нь хоолных гэв. Өнөөхөн би наадгаар чи яах юм? Ямар зүүх биш гэхэд заруул ашиг болж болно шүү дээ гэж хэлв. Өнөөхөн харваас оргосон боол юм уу зарагдсан боол шиг харагдаж байна. Хулгай эмийг яаж зарах юм зөлөг минь гэхэд энэ хулгайлсан зүйл бишээ. Ээж минь амьтад дүүцэх зүйл гэж хэлнэ. Энэ үгийг сонссон инсан гэх энэ хүн ийм гоё л хүний амьтад дүүцнэ гэж юу? Надад ахтах зүйл байна. Зүгээр яв гэхэд хүү. Тэгвэл 2 тар будаа ганц хонуулаач тэ химэн гуйж байхад нэг Америк хурж ирэн. Инсан та надад ваар зараач. Манай адмирал их дуртай гэхэд инсан. Нэг нь зар гэд нөгөө нь ав гэд ямар ядаргаатай улсууд вэ? Хоёулаа талд орцгоо гэв. Хүү өнөөх Америкийн хормоноос нь татаж Америк гэж хаана байдаг юм бэ? Гэхдээ зэрэгцэн тэнгэрт хар утаас авсаж баахан хэрэг эргэлдэнэ. Энэ бол Америк Солонгосын дайн байв. Энэ дайнд 243 чусан хүн үхсэн, 100 хүн живсэн. Энэ дайнд Америк ялж 20 хүнийг олзолсон байв. Гэвч чусан олзлогдсон хүмүүсээ тэр чигт нь орхихоор ярилцаж байлаа. Харин Америкчууд олзлогсдыг их орныхоо төлөө эрэлхийгээр тулалцсан хэмээн үзэж судлахаар болдог. Удалгийн хөөсний алуурчаад инсаныг ирж иймэрхүү өндөртэй хүү харсан уу гэхэд инсан би харах ёстой юм уу гэд явах гэтэл араас нь дайрахад төвгийнхэн унгана. Тэд явж инсан ваарны хайрцгийг нээн хүүг унгаж чамайг эндээс явгүй эздээ гэхэд жаалхуу надад очих газар байхгүй. Аав минь зодууч нас орсон, ээж минь худаг руу өсөрсөн. Харж байгаачлан хөөсний алуурчууд намайг хөөж байгаа. Энэ усад надад очих газар байхгүй. Тэдэнд баригдвал зодуулж өгнө. Эс бүгөөс өлсөж өгнө. Надад туслаач дээ гэхэд инсан. Наадах чинь чиний асуудал гэхэд хүү. Би Америкч байна уу? Хаашаач хамаагүй яваад өгнө. Тиймээс зүгээр л хараагүй царайлаад өгөөч дээ. Химэн гуйсаар байлаа. Яг энэ үед өнөөх Америк ирж энэ хүн яасан юм химэн асууна. Инсан чиний яриад байдаг бурхан чинь залбир бол үнэхээр сонсдог юм уу гэхэд өнөөхөр тийм ээ гэхэд тэгвэл амиа алдсан чусан хүмүүсийн төлөө залбир. Тэгээд энэ хүүг халамжил аваад яв гэхэд өнөөхөр сангуй би яаж дээ гэвэл хүү. Настан танд баярлалаа. Энийг та ав. Би амиа золиослож чамаагүй таны ачийг хариулах болно гэхэд инсан өнөөх зүйлтийг нь өвөртөн хийгээд дими юм битгий яриад бай. Тэр Америкч гинөө тийш нь яв гэд Америкийг дуудаад би чамд ваар үгүй гэж дуудана. Тэр Америкээр энэ муу ядаргаа гэж уулга алдана. Ийхүү бяцхан хүү 9 настай байхдаа Америкийг зөрлөө. Америкийг хүн бүр хараад байв. Яагаад юм бол гэж бодоод эргээд хартал өнөөхөө ардна дагаад явж байв. Америкийг цоцсондоо. Чи соноор ярина. Чи надад хангалттай төвөг утсан. Америкт ирснийг хүссэн мэт дээ. Энэ бол Америк гэхэд хүү. Надад очих газар байхгүй. Би баг идэж их ажилланаа настаа гэхэд Америкэр жусан хүмүүс хийм амар шүү. Гар бариад буу барих гээ юу гэхэд хүү. Та бурхан хаанч байдаг гээдтэй. Энд байхгүй юм уу гэхэд чи нэрээ яасан сүрхий хэл амтай юм бэ? За яг гоо би чамайг түрдээ харж хандан шүү. Насаараа биш гэхэд за настан гэв. Тэгээд тэр нэр чинь хэн билээ гэхэд Южин гэв. Манайхаар Южин гэдэг чинь ариун журамт агвай. Евгениус гэдэгтэй адилхан гэж хэлв. Южин ачаа зөөж багахан мөнгө олох боловч Америк гудамжны хүүхдүүдэд олсноод ирэмдүүлнэ. Хүүг муу хятад хэмээн зодсоор л байлаа. Тэр өсөж том болсоор тэдний хажуугаар цэргүүд явж өнгөрөх ба дэвтрээ унгаана. Нэгэн Америк хүү ирж энэ миний гэхэд Южин тэгээ чи ав би өөр юмтай болчихлоо гэхэд өнөөхөө халаасыг нь ухаж юу юм бэ гэхэд Южин Америк хүн болох арга гэж хэлнэ. 1875 он Япон Токио. Америк Солонгос хоёр дайдахад Америкт урууж байсан орчуулагч энэ удаа Япон руу урах гэж байлаа. 50,000 вон өгвөл жусоныг танд өгье хэмээн яриа хийн. Үйл явдал хийжин гэх эмэгтэй рүү шилжинэ. Тэрээр би өчигдөрхөн төрсөн тул та нартай явбал аюулд орно. Тиймээс хүүг маань сайн хараарай гэж явуулж өөрөө үлддэг. Удалгийн өнөөх орчуулагч Сэднээс урвсан урагчийг дагуулan ирж буудалцсан. Хийжинээс танай бүлгэмгийн бусд чинь хайцсан гэхэд Хийжин чамайг алахаар явсан гэв. Энэ нэмэгтэй хадам аав нь кино өглөхөд гардаг боол хүн
Дээшээ харвал залуугаараа нас ордог гэж ярьж байсан нүдэн дулаахан ноёнтон байлаа. Түүнд энэ хүүхэд бол таны хүү болон түүний хайртай эмэгтэй хоёрын дундаас төрсэн хүүхэд, охин хүүхэд хэмээн хүргэж өгнө. Бяцхан охин анхудаа өвөөтэйгөө уулзаж буйна энэ үлээ. Ердөө хагас бүнттэй хайр цог дотор аав ээжийнхэн чандар. Жусон Японы тэнгисийн цэргийнхэнд зүтгэгдэж байсан юм. Тэдний цэргийн тоо ердөө 14. 1894 он Гуужуу хааны засаг барьсан 31 дэх жил. Төрийн шинжилэл хийгдэж болж шаллыг халж төрийн шалгалт өгч буй язгууртнуудыг шалгалт өгөх боломжийг болголоо. Өнөөх хоёр хөлсний халуурчин боломжийг гэрхай харж хөлсөөр хүн хайх шинэ бизнесийг эхлүүлдэг. Цаг үе өөрчлөгдөж боолууд эцтэй хайж хариу авна. Сонин сэтгүүлч гарч бүх юм орчин цаг руу шилжснээр 1-р анги төгсдөг. 2-р анги. Ээшийн биеөө өнөөх бяцхан охин том болж нууцаар сонин уншиж байгаагаар энэ анги эхэлнэ. Өвөө нээшнийг гаднах ертөнцөөс хол байлгахыг хүсдэг учраас сонин уншихад нь их дургүй. Тэр өвөөдөө миний буруу гэхэд өвөө нь итгэхгүй байна гэв. Ээшийн үнэхээр миний буруу гэхэд өвөө нь худлаа хэлж байна. Өнөөдөр сахилд чи гэрийн хорионд орж ганц ч хүлээж авахгүй шүү. Мөн өдөр шөнөгийн күнзийн зохиол унш. Чин сэтгэлээсээ уншихгүй бол чамд юу ч үлдэхгүй гэж хэлв. Ээшийн күнзийн сургаал яагаад ийм их юм гэхэд туслах нь би мензийн сургаалыг бол уншсан. Харин күнз бол зүгээр л нойр хөргөдөг. Таныг сонингоо илүү сайн нуу гэж байхад та химэн халаглана. Өвөө нээшинд яагаад юусоо бууж өгдөггүй юм? Мин хатан яагаад эрт өөд болсныг мэдхүү гэхэд ээшийн манай улс хэтэрхий сул дорой болохоор гэв. Гэтэл өвөө нь буруу. Тэр барууны зэрлэгүүдтэй холбогдсон мөн төрийн ажилд оролцсон. Мөн хааны ажилд оролцсон болохоор гэхэд ээшийн жусан өөрчлөгдөж байгаа гэхэд өвөө нь буруу. Жусан өөрчлөгдөж байгаа юм биш. Сүрж байгаа болохоор гэж хэлв. Тэгээд ээшийн нэг чи хэдийн сурч боловсрсон мэдлэгтэй эмэгтэй. Төрийн ажил сонин гих мэт зүйл сонирхохоо байл. Манай гэр бүл жусооны сайн сайхны төлөө хангалттай хичээсэн. Аав ах чинь үргэцсэн. Ингээд л болно. Харин чи сайн хүнтэй сууж сайхан цэцэгс хатгаж амьдар гэхэд ээшийн тэгснээс үхсэн минь дээр гэхэд өвөө нь тэгвэл явж өгөхөө гэж хэлв. Энэ өдрөөс өвөө охин хоёр муудаж ээшийн хоолж идсэнгүй. Туслах ханаам нь авахад ямар нэг юм болбол би хамт өвхөн химэн сөрдүүлэнтэйгээр уйлна. Тэрээр 4 хоног хоол идээгүй бөгөөд одоо бүр ус уухгүй байгаа. Мөн үүслэгч нь хүртэл дагаж хямраад байна. Бид удахгүй хоёр ч хүний оршуулга хийхэндээ эзэнтэй химэн абом өвгөнд айлтах гэд тэрээд би бодон гахаа идмээр байна. Анчинд хэлж авчруул гэхээс өөрөм хэлсэнгүй. Өвөө нь анчин дуудаж түүнээс гуйна. Аж охин маань аав шигээ тэмцэж болохыг хүсэж байна. Би түүнийг алдахыг хүсэхгүй. Яаж ч хороод дийлэхгүй байгаа тул ядаж амьдулдаг аргыг зааж өгмөр байна. Чамайг охиныг минь хамгаал гэхгүй чи охинд минь би хамгаалах аргыг зааж өгөөч хэмээн гуйна. Энэ анчин бол дээр үед аавыгаа алдаж дайнаас ганцаараа ирдэг хүү байлаа. Маргааш нь ээшийн анчин дээр ирж өвөө намайг ал гэж хэлээ юу гэхэд өнөөдөөс би таны зааварлагч хувцас солжгоод ир гэхэд хувцас солиод алуулах юм уу гэснээ өөртөөгөө ярьж байна гэхэд залуу асуулчийг сонсогдож байна да хэмээн. Ингээд өдөр бүр дасгал сургуулалт хийн. Тэр маш хурдан сайжирч алхах шат дуусгаж галз дэвсгэрөө орлоо. Цаг хугацаа өнгөрсөөр тэр мөн сайжирсаар. Нөгөө өдөр анчин гараа бэртээгээд хурч ирв. Тэгснэ. Үнэхээр том бодонхад гинэт дайрсан юм чинь яалтай байлээ дээ гэхэд ээшин. Та наад шалтгаа шагаагаа мултлагтаа хэлж байсан. Эмэгтэй хүнээс том бодон байлаа гэсэн ч би танд итгэнэ. Гол нь өвчл болохгүй. Хэзээ нэг өдөр би танаас нэгдэхүү гэж асуувал тэр цагт та ямар ч эргэлзээгүй заа гэж хариулаарай гэв. 1898 оны 2 дугаар сарын 19 Бямба гараг. Америк Испани хоёр байлдахад ойрхон байлаа. Ээшээ 5 сумаар алдалгүй бууддаг болсон байв. Дайнч эхэллээ. Яг эндээс манай инхаа ах орж ирнэ. Энэ бол өнөөх бяцхан хүү юу ч шүү дээ. Ингээд 2 дугаар анги төгснө.